Сайн байцгаана уу зарвсаа жи бэлгэн мэнжилж байна. Доминикийг формд оруулцгаа гэдэг видео сургуулийнхаа дараах видеог төлөвлөж байна. Доминик хоолныхоо дэглэмд ороод бэлтгэлээ хийснээс ингээд нийтдээ 8-7 хоног өнгөрсөн бөгөөд 4-7 хоногийн өмнө бид нэр форм апдейт хийсэн. Одоо форм ямар байгааг шалгасан team видео хийсэн. Тэгээ өнөөдөр залгуулад яг одоо 8-7 хоногийн дараа нийтдээ Доминикийн жин болон биеийн форм ямар болсныг өнөөдөр шалгаж байна. Ингээд харахад Доминик анх ихснийгээ бодох юм бол одоо яг 69 кг-тай жинтэй байгаа. Анх 72 кг-тай ихсэн. Тэгээд одоо 69 болсон. Гэхдээ давхар хэлэхэд анх эхлэхдээ 72 кг-ийнх нь 15 кг өөх байсан бол одоо 69 кг жинтэй, үүнийх нь 10 кг өөх. Өөрөөр хэлбэл биеийнх нь өөхний хэмжээ нэлээд багассан бөгөөд одоогоор ерөнхийдөө 14-өөс 15% хувьтай байгаа. Өмнө нь болохоор яг бэлтгэл эхлэхийнхээ өмнө 72 кг жинтэй байхдаа биеийнх нь өөхний хэмжээ 21% байсан. Одоо 15 болж хувирсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө 8-7 хоногийн дотор Доминик булчингаа өсгөж одоо ихсгсэн давхар мөн 5 кг өөх хайсан байгаа гэсэн үг. За тэгээд одоо ерөнхийдөө нийтдээ 8-7 хоног ингэж явсны эцэст бид хоёр сая бас ярилцаад одоо яг цаашд юу их вэ гэж ярилцсан. Яг 4-7 хоногийн өмнөх формыг одоогийнхтай харьцуулах юм бол нийтдээ 1 кг өөх хайсан бөгөөд ерөнхийдөө одоо Доминикийн бие одоо энэ дэглэм бол ерөнхийдөө эцэстээ хүрч эхэлж байна. Тийм болохоор бид нар одоо дараагийнхаа үе шат руу орё гэж сая ярилцсан. Доминик одоо өнөөдрөөс эхлээд 7 хоногоос 10 хоног ямар ч нүүрс ус идэхгүйгээр эхний хэсэгтээ байна. Энийх нь гол учир нь болохоор одоо Доминикийн зарим хэсэгт нь байгаа үлдсэн өөхүүдийг сайн хайлуулахын тулд нүүрс усгүйгээр бүр нэлээд сайн бодисын солилцоог нь идэвхжүүлэх тийм зорилготой байгаамаа. Доминикийн ерөнхийдөө хэмжлэлийг харахад бол цээж анх эхлэхдээ нэлээд зузаан байсан бол одоо 12 мм зузаантай болсон. Гарын хэсэг одоо гарын 2 толгойд 3 толгойд бол 6 мм 8 мм гэдээ ерөнхийдөө бол арьс нь бол маш сайн нэмгэрсэн байгаа. Гэвч одоогийн байдлаар Доминик одоо сул тал нь бол яг хэвлийний хэсэг, хэвлийний уртлын хэсэг, мөн хажуу талын хэсэг энэ хоёр дээр маш их ажиллах хэрэгтэй байгаа. Энэ дээр бол яг хамгийн гол зузаан өөхтэй хэсэг байгаа. Тийм болохоор 10 хоног ямар ч нүүрс идэхгүй одоо no carb days эхлэн. Тэгээд тэр үедээ болохоор яг уургийнхаа хэмжээг ихсгэн. Өдөрт идэх уургийн хэмжээ нь өөрийнх нь жинг одоо 69 кг-ыг дор хаяж 3 грамаар үржсэн тийм хэмжээний уурга өдөртөө идэнэ. Тэгээд үүнээс гадна зөвхөн ногоон салаад идээд яг үнэхээр ямар ч нүүрс ус, ямар ч тос идэхгүйгээр нэг хэсэгт явж одоо үлдсэн хэсгээ хайлуулж эхэлнэ. Энэ үед та бүхэн бас дашрамд хэлэхэд одоо кето дэглэм гэж ярьдаг. Ямар ч нүүрс ус идэхгүй гэхдээ өөх иддэг тийм дэглэм байдаг. Тэд нар юу хэрэглэдэг вэ гэхээр keto sticks буюу одоо яг энэ keto дэглэмд орч чадж байгаа үгүй юу? Биеийн одоо биологийн процесс нь keto дэглэмд орч чадж байгаа үгүй юу гэдгээ болохоор энэгээр хардаг тийм байдаг. Юу гэсэн үг юм бэ гэхээр хүн жирийн үедээ энерги авахдаа биеийн дэх нүүрс усыг сахар болгоод тэрнийгээ шатаадаг тэгж энерги болгодог бол сахар болон нүүрс ус идэхгүй байх үед хүн биеийн дэх өөхийг кетон болгож хувиргаад тэрнийг шатааж энерги болгож гаргадаг. Тийм болохоор энийг одоо кетоз гэж ярьдаг энэ биологийн процесс байдаг. Энийг болохоор хүн энэ кетостик гэдэг энэ зүйлээр тавхан анзаарах бах ийм жирийн ийм байдаг. Одоо энэ дээр хүн шейхэд кетон хэрвээ байх юм бол энэ өнгө хувирдаг. Тэгээд өнгө нь хувирах юм бол яг кетозод орсон одоо биеийн өөхний бодисын солилцоо идэвхжсэн одоо өөхөө хайлуулах процессд орсон байгаа гэдэг нь энэ дээр харагдана. Хэрвээ нүүрс ус идсэн тохиолдолд энэ ингэж хувирахгүйгээр жирийн өнгөтэй одоо энэ өнгөтэйгээр хിവэрэ үлдэнэ. Нүүрс ус идэхгүйгээр байгаад биеийн бүх нүүрс усаа шахачаад тэгээд өөхнийхөө бодисын солилцоог идэвхжүүлэх юм бол идэвхжих болгондоо энэ өнгө нь өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол дараагийн 7-оос 10 хоногт хамгийн дээд цэгт нь байлгаж одоо өөрийнхөө кетозод оруулаад кетозода биеийнхээ одоо яг анхаарах зүйл нь болохоор хэвлийн урт хэсэг тэгээд хэвлийн хажуу хэсэг энэ хоёр дээрээ сайн өөхөө хайлуулахын тулд
кетозод ороод 10 хоног хатуу дэглэмтэйгээр яваад тэгээд дараа нь формо шалгаад форм хэрвээ таах юм бол ерөнхийдөө энэ 17 хоногийн энэ дэглэмийн програмыг өндөрлөх тийм төлөвлөгөөтэй байгаамаа. За та бүхэндээ 7 хоногийн дараа Доминикийн keto sticks-ийг хэрэглээд кетозод ороод өөх нь яаж хайлаад жин бас яаж өөрчлөхийг та бүхэндээ харуулах болно. Дашрамд хэлэхэд одоо яг ингээд нүүрс усаа бүр 0 болгож хасахаар нүүрс уснаас гадна биенд шингэн нэлээд их ялгарна. Тийм болохоор миний бодлоор Доминик 69 кг-аас ерөнхийдөө 67 кг эсвэл 66 кг ботал жингээ унгаах бах. Гэхдээ энэ болохоор зөвхөн биенд хадгалагдсан глюкоген буюу нүүрс ус болон шингэн ус биеэс гарч байгаа гэсэн үг. Тэгсний дараа тэр нь одоо 0-сны дараа яг биенд хөөхөө хайлж эхэлнэ. Та бүхэнтэйгээ 7 хоногийн дараа Доминикийн жин болон форм ямар байгааг харуулахаараа уулзцгаая. Амжилт.